Сүүлийн үед анхаарал татаад байгаа тулын урдын замын бүтээн байгуулалт эхэлж буй энэ цаг үед олон нийтийн хандлага чухам ямар байгаа талаар асуулт өөрөө ирэхгүй тавигдж байгаамаа. Тэгэхээр сүүлийн үед багагүй улс төрийн сэдэв болоод буй энэ сэдвэр хийгдсэн CNBC-ийн Flash Survey-ийн дүнгээр судалгаанд оролцогчдын 72% нь энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэгэхээр энэ хандлагын талаарх гол мэдээллийг харин одоо авцгаая. Мэдээллийг хүрэхээр студид цэрэн доллар айлж байна. Өглөө нь мэрвэ. Өглөөний мэнд хүргэе. За энэ судалгаа бол ялтчгүй олон нийтийн анхаарлыг татаж байна. За ерөнхийдөө олон нийтийн зүгээс бол дэмжих талтай байна. За 2026 оны 4-р сарын 5-аас 6-нд Улаанбаатар хотын 18-аас дээш насны 420 иргэнийг хамруулсан богино хугацааны төвөр судалгаагаар за оролцогчдын 72% нь туулын хурдны замын бүтээн байгуулалтыг дэмжсэн байна. Харин 19% нь эсэргүүцэж, 9% нь тодорхой байр суурийг илэрхийлээгүй хамаа. Энэ тоос зүгээр нэг өнгөц эерэг сэтгэл гэж үзэх үү эсвэл яг илүү бодиттой шалтгаан бүхий дэмжлэг гэж харах уу? За илүү бодит өдөр тутмын хэрэглээний логик дээр суурилсан дэмжлэг байна гэж үзэж болохоор оролцогчдын хувьд төслийн гол үнц нь замын ачааллыг бууруулж за хөдөлгөөний урсгалыг сайжруулах боломжоо гэж харсан байна. За ингээнээр хэлбэл хүмүүс энэ төслийг бүтээн байгуулалт гэдэг талаас нь биш төвчрлийн эсрэг зайшгүй шаардлагатай дэд бүтцээ гэж харж байгаа юм байна. Тэгээ нөгөө талаас эсэргүүцэж байгаа хувь мэдээж байж тараа. Тэгэхээр 19%-ийн хувьд яг юун дээр илүү төвлөрч байна? За эсэргүүцлийн гол шалтгаан нь төслийн санаанд биш, за хэрэгжилтийн эрсдэл дээр төвлөрч байна гэж хэлж болох юм. Ялангуяа байгаль орчинд үзүүлэх нөлөө, төсвийн сахилга бат, зардлын ил тод байдал, газар чөлөөлөлтийн асуудал хамгийн том болгоомжлол болсон байна. За өөрөөр хэлбэл хүмүүс зам хэрэггүй гэж хэлээгүй, харин зөв хэрэгжүүлэх үү гэдгийг л асууж байгаамаа. Тэгэхээр бас олон нийтийн мессеж нь бол бас юм дэмжлэгтэй гэхдээ болцолтой гэж ойлгож болох. Яг тийм. Тэгэхээр судалгаанд оролцогчдын 68% нь хэрэг төсөл төгжрлийг боддоор бууруулж чадвал бүтээн байгуулалтын үеийн төр хүндрэлүүдийг хүлээн зөвшөөрч болно гэж хариулсан байна. За энэ бол шуудхан хэлэхэд одоо олон нийтээс ихний дэмжлэгээ авсан төсөл. За гэхдээ тэр дэмжлэгийг цааш нь бодит үр дүнгээр л хамгаална гэсэн үг болж таарч байна. Тэгэхээр судалгааны аргачлалын хувьд үзэгчдэд бас тодруулж хэлвэл. За энэ нь CNBC Монголиагаас явуулсан за Flash Survey-ийн санал асуулга 2026 оны 4-р сарын 5-6-нд Улаанбаатар хотын 6 дүүргийн 18-аас дээш насны 420 иргэнийг хамруулж утас болон за богино асуулгын холимог аргаар авсан төрөвчлсөн тандал. За тиймээс энэ бол олон нийтийн анхны хандлагыг хэмжсэн шуурхай зураглал болохоос биш. За бүрэн хэмжээний үндэснийг төлөөлөх хэмжээний судалгаа биш гэдгийг бас дурдхан зүйтэй хаа. Яг юу харж болохоор байна вэ? Нэг өгүүлбэрээр бас базаад товч дүгнэл. Тэгэхээр туулын хурдны замын төсөл анхны олон нийтийн дэмжлэгээ авсан байна. Гэхдээ цаашдын одоо улс төрийн болон нийгмийн талаас нь харвал амлалтаар биш, ил тод байдал, байгаль орчны хяналт, гүйцэтгэлийн бодит үр дүнгээр л одоо шийдэгднэ гэж хэлж болох юм байна. За баярлалаа.